минь төргийн эрх үзэгчтэй өнөөдрийн Зөв Монгол шууд нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр Улсын их хурлын гишүүн Эрдэнэчимэг оролцож байгаа. Өнөөдрийн сэдэв бол 5-7 асуудлаар санал дүгнэлт гарах ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнөөдөр одоо үүсэт байгаа, нийгэмд үүсэт байгаа ийм халуун сэдвээр бид нар өнөөдөр ярилцах юм аа. Танд орон минь төргийа. За авчи минь төргий. За тэгэхээр бид нэр одоо ингээд сүүлийн үед одоо 5-7 оюутлогоо дээр тойрсон улс төрийн нэлээд маргаан иргэд маань ч гэсэн талцаж бас энэ дээр маргалдаж байна. Улс төрийн хүрээнийхэн маань одоо нам дотроо хэд хуваагдаад энэ дээр бас талцсан ярилцж байна. Тэгэхээр одоо яг энэ таны энэ ахалж байгаа энэ ажлын хэсгийн маань ажлын явц ер нь ямар шүү вэ? Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та үзэгчтэй эхлээд өгөхгүй юу? За тэгэхээр ер нь хэвлэл мэдээлэлээр бол 5-7 ажлын хэсгийн мэдээллийг бол тогтмол хүргэж байгаа л да. Өчтөр гэхэд одоо хурлаа хийгээд тэрний дараагаар бол хэвлэл мэдээлэлд бас мэдээлэл хүргэсэн байгаа. За ажлын хэсэг томилогдод 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байгаа. За энэ хугацаанд бол бид төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд ер нь тухайн одоо хөрөнгө оруулагч компаниуд зэрэг нэлээд олон байгууллагууд руу одоо хүсэлт тавьж нэлээд олон бичиг баримтыг цуглуулж авсан. Ер нь 3000 гаруй хуудастай нэлээд их материал дээр манай ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг нэлээд одоо шаргуу ажиллаж байгаа. За бид бол 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстой. Бидний удирдамжинд бол ийм заалттай. Тэгээд дүгнэлт маань бол бараг бэлэн болсон. Ер нь нэг 12 зүйл заалтан дээр бол дүгнэлтээ бэлэн болгоод нэг 60 гаруй хуудастай дүгнэлт материал бол бэлэн болсон байгаа. Хавсралт материалууд ч гэсэн нэлээд их бэлтгэгдсэн. За бид бол ер нь энэ гэрээ маань өөрөө Монгол улсын хууль тогтоомжууд болон үндэсний аюулгүй байдлын зөвлөмж энэ бүхнийг одоо яг хуулийн дагуу хийгдэж чадсан уугүй гэдгийг бол нэгдүгээр шалгах хэрэгтэй байгаа. Гэрээ бол ашигт малтмлын тухай хууль, үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, улсын хурлын хэд хэдэн тогтоол, засгийн газрын хэд хэдэн тогтоолыг бол шууд зөрчсөн ийм гэрээ байж байгаа. Энэ утгаараа бол ер нь улсын хурал дээр аливаа нэгэн хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ оруулж ирэх нь бол бас өөрөө тийм зөв биш юмаа гэж бол ажлын хэсгийн дүгнэлтэн дээр бол бид тэгж гаргана гэсэн бодолтой байгаа. Өчигдрийн хийсэн хуралдаанаараа бол дүгнэлтийнхаа тодорхой хэсгүүд дээр бас ярилцсан л та. За засгийн газраас хүсэлт тавьсан хэд хэдэн материал бас эрээг байж байгаа. За энэ дотор бол жишээ нь одоо гэрээний англи их хөлбөрийг 20 гаруй хоногийн хугацаанд одоо 3-4 удаагийн алтан бичгээр бид нэхэж байгаа боловч өнөөдөр хүртэл англи их хөлбөр өгөхгүй байна. Ер нь гэрээг харахад бол гэрээ эхлээд англи хэл дээр хийгдээд монгол хэл рүү орчуулагдсан гэрээ байж байгаа. Гэтэл тэр англи их хөлбөр бол өнөөдөр хүртэл байхгүй. Тэгээ яагаад одоо англи их хөлбөр өгөхгүй байгааг нь бол бид нэр ойлгохгүй байгаа. Ер нь яагаад англи их хөлбөрийг нэхэд байгаа вэ гэхээр энэ гэрээ маань одоо маргаан гарсан нөхцөлд Лондонгийн арбитрийн шүүхтэр монгол хэл дээр биш англи хэл дээр эхийг нь баримтлана гэд гэрийн дотор тусгацсан байж байгаа байхгүй. Тийм учраас ер нь сүүлийн үед энэ арбитрийн шүүхтэр очиж байгаа манай уул уурхай асуудлууд ихэнхдээ ялагдл хүлээж байгаа. Одоо олон тэрбум төгрөгийн алдагдлыг бол бид нэр арбитрийн шүүхтэр хүлээж байна. Энэ утгаараа энэ англи их хөлбөрийг бол заавал авч үзэж монгол хэлтэйгээ тулах хэрэгтэй гэдэг дээр бол ажлын хэсгийн гишүүдийн ихэнх нь бол заавал англи хэлийг авсны дараагаар бид нэр дүгнэлтээ гаргах ёстой шүү гэдэг саналаа хэлсэн байж байгаа. Тийм учраас англи их хөлбөрийг дахиад нэг 2-3 хоногийн хугацаанд ямар ч гэсэн хүлээх нь байна. За англи их хөлбөр ирчих юм бол ажлын хэсгийн дүгнэлт бол гарахад бэлэн болсон байж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсэгт бол намын төлөөлөлд байж байгаа. Парламент дэх судалтай намуудын төлөөлөл. Тэгэхээр энэ дээр бол хамгийн ноцтой заалтууд буюу үндэсний аюулгүй байдлын энэ аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ямар заалтууд тухайлбал та нар энэ дээр яг анализ хийгээд мониторинг хийхэд гарч ирж байна вэ? Одоо харьцуулж хэлэхэд. За ер нь 5 толгоон асуудлыг бол одоо 2010 оноос хойш маш олон улсын хурлын тогтоол, засгийн газрын тогтоолууд гараад үндэсний аюулгүй зөвлөл хэд хэдэн удаагийнхаа хуралдаанаар зөвлөмж гаргаад ингээ явсан байдаг. За энэ дотор бол хамгийн чухал заалтууд нь бол нэгдүгээрт энэ ард иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлэх тухай асуудал байгаа тийм ээ. Тэгээд одоо 2012 оны сонгуулийн өмнө иргэн болгон 1072 хувьцаатай болсон. Аж ахуй нэгжүүд хувьцаатай болсон. За ер нь бол 5 толгой дээр бүртгэлтэй 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан байдаг. За энэс бол иргэдийн эзэмшиж байгаа одоо 2.1 тэрбум ширхэг хувьцааг өнөөдөр үнэлж үзэхэд бол одоо нэг 1.5-аас 2 их найд төгрөгөөр үнэлэгдэж байгаа л да. Тэгээд за засгийн газар бол өөрийнхөө эзэмшиж байгаа хувьцааг одоо цаашаа хиндэ шилжүүлэх нь бол засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн хүрээний асуудал байж болно. Харин иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа. За аж ахуй нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцаа гэдэг бол засгийн газар тэрэнд бол оролцож болохгүй асуудал юм байна.
Тийм учраас энэ иргэд бол хувьцаагаа одоо энэ гэрээний дагуу бусдад шилжүүлэх эсэх нь иргэд болон энэ аж ахуй нэгжүүдийн өөрсдийнх нь эрх мэдлийн хүрээний асуудал байх ёстой. За ер нь бол бид нэр гэрээн дотор энэ 1072 хувьцааг зайлшгүй оруулах ёстой. Энийг ялангуяа эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай заалтыг бол заавал оруулж өгөх ёстой гэсэн ийм дүгнэлтийг бол гаргаж байгаа. Нэгдүгээр энэ зөвлөмжийн дагуу одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон улсын хурлын тогтоолоор энэ иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулаа гэсэн тэр залтуудыг шууд зөрчсөн байж байгаа гэрээ. За хоёрдугаарт бол төмөр замын асуудал байна. За төмөр замын тухай одоо хуулиар тийм ээ үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр улсын хурлын тодорхой тогтоолуудаар ер нь энэ стратегийн чухал одоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүүц энэ төмөр замын дэд бүтцийг бол улас 51% зайлшгүй эзэмших ёстой. За тодорхой хугацаанд бол концессийн гэрээгээр энийг бариулж болно. Улс бол тэрний концессийнхаа хугацааны дараагаар бол өөрөө ямар ч байсан 51-ээс доошгүй хувийг нь төмөр замаа бол заавал эзэмших ёстой гэсэн ийм тогтоолуудыг бол олон удаа гаргасан байдаг. Өнөөдөр хүртэл энэ зөвлөмж тогтоолууд бол үйлчилж байгаа. Гэтэл яг энэ гэрээн дээр бол 30 жилийн хугацаатаагаар төмөр замаа бол 100% нөгөө хөрөнгө оруулагчдын талд өгчөж байгаа шүү дээ. За 30 жилийн дараагаар 51%-ийг нь улсад шилжүүлнэ гэсэн ийм залттай байж байгаа. За үлдсэн 49%-ийг нь улс хүсвэл өөрөө худалдаж авч болно гэсэн байж байгаа байхгүй. За ер нь 5 толгоон олборлагчийг шалгаруулахад бол энэ төмөр замын асуудлыг бол зайлшгүй дагалдуулж таарах гэдэг. Бид нэр олборлагчид 5 толгоон нүүрсийг дагалдуулж төмөр замаа өгөх үү, төмөр замаа дагалдуулж нүүрсээ өгөх үү гэдгээ шийдэх ёстой юм байна. Өнөөдөр хамгийн сонирхолтой хэсэг нь бол төмөр замын тээвэртэй байгаад байгаа. Тэгэхээр яг энэ Монгол улсын одоо хэмжээнд татагдах ёстой урагшаах гарц тийм ээ хөндлөн одоо явж байгаа 1300 км гээд энэ бүх стратегийн чухал төмөр зам маань өөрөө маш их ашигтай тийм төмөр замын тээвэр болчиход байгаа. За тэр дундаас хамгийн ашигтай хувилбар нь бол 5 толгоогоос гашуун цохолт явж байгаа 267 км төмөр зам болвол тээврийг нь одоо 3.3 центээр 1 тонн 1 км тээврийг үнэлээд гаргахад бол 12 жилийн хугацаанд Оросын хөрөнгө оруулалтаа нөхөд үлдсэн 25 жилийн хугацаанд улс өөрөө 1.2 тэрбум долларын ногдол ашиг авахар ийм ашигтай төмөр зам байж байгаа байхгүй. Энэ бол маш их ашигтай төсөл гэсэн үг. Гэтэл өнөөдөр бид нэр тэр төмөр замыг 5 толгоотойгоо шууд хамтд нь өгчих гээд байгаа. Энийг өгцсөний дараагаар бол хөндлөн чиглэлийн төмөр зам дээр орж ирэх хөрөнгө оруулагчдыг бид нэр олоход бол хүндрэл учрна. Яг гэвэл хамгийн чухал хэсгээ бид нэр өгсөн учраас тийм ээ. Тэгэхээр ерөөсө хөндлөн чиглэлийн төмөр замыг энэ урдлынхаа ашигтай байгаа төмөр замтайгаа хамтд нь нэгдүгээр хөрөнгө оруулагчдад өгөх хэрэгтэй юм байна. 51% бол Монгол улс өөрөө авч үлдэх ёстой юм байна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргах ёстой юм байна. Өнөөдөр 5 толгой дээр бид нэр урагшаа гарч байгаа ганцхан гарцтай мухар төмөр замаа хамт өгчих юм бол нөгөө 5 толгой нүүрс маань хизээч бэлэн бүтээгдэхүүн болохгүй хизээч одоо өртөг шингэхгүйгээр түүхий чигээрэл гарсаар гал дуусах юм бэл. 30 жилийн дараа ч л нөгөө түүхий чигээрээ гарсаар байна. Үнийн өсгөж нөгөө иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны үн хизээч нэмэгдэхгүй, засгийн газрын эзэмшиж байгаа хувьцаач хизээч нэмэгдэхгүй байх ийм байдалтай байгаа байхгүй. Хэрвээ бид нар хөндлөн чиглэлээ барьчих юм бол нэгдүгээрт 3 дахь орнууд руу гарах замууд нээлттэй, хоёрдугаарт одоо бусад сайн шандын цогцлбор гэх мэтлэн аж үйлдвэрийн парк дээр авчиад боловсруулалт хийгээд илүү өндөр үнэтэй болгох тийм ээ. Зөвхөн урагшаа түүхээр зөөхөөс гадна нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэ замаа бол бид нээлттэй орхих ёстой. Энэ утгаараа бол энэ төмөр зам одоо урагшаа явж байгаа төмөр замыг хөндлөн төмөр замтаа нийлүүлээд нийтдээ 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж чадах тэр консорциумд бид нэр 5 толгоон олборлолтыг өгье гэсэн одоо иймэрхүү дүгнэлт бол гарах юм байна гэж ажлын хэсэг төр бол яригдчих байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн дүгнэлт маань одоо бол тодорхой хэмжээний баримтуудыг хүлээж байгаа юм байна. Англи хэл дээрх хувилбарыг хүлээж байгаа юм байна. Ерөнхийдөө их хурлаас ер нь хилцүүлэх нь дэмий гэсэн нэг байр суурьтай мэдээлэл бас гараад байна. Энэ чухам ямар учиртай юм бол гээд. За энэ нэг бол бид бол дүгнэлтээ гаргаад их хурлын даргад өгч штэ. Тэгэхээр Монгол улсын хууль гэж яах гэж байдгийг, их хурлын тогтоол гэж яах гэж байдгийг, үндэсний аюулгүй байдлаас яг зөвлөмж гаргадаг. Энийг бол ямар нэгэн гэрээ байна уу, тийм ээ? Аливаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд л хийх ёстой шүү дээ. Тэр нь одоо хоёр хүнтэй жижигхэн компани байна уу?
одоо хэдэн мянган хүнтэй том компани байна уу, төрийн өмчит байна уу, хувийнх байна уу хамаагүй Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих ёсгүй л байхгүй юу. Тэгтэл энэ гэрээ маань өөрөө ашигт маллалын тухай хууль гэдэг үндсэн тэр хуулиа зөрчсөн. Тий, барих гол хуулиа зөрчсөн. Дээрээс нь нөгөө олон удаагийн тогтоолуудаа зөрчсөн. Тэгэхээр ийм зөрчилтөө ийм гэрээг одоо улсын хурлаар оруулж ирээд тэрэн дээр ярилцсан гэдэг бол хууль улсын хурлын гишүүд бид өөрсдөө бас хуулийг зөрчиж гэж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй бид бол дүгнэлтэндээ энийг улсын хурлаар оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй мэн гэсэн дүгнэлт гаргаж өгөх байх гэж бодож байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн учраас энэ нөхцөлд бол их хурлын дарга гэрээгээ татаж ав гэж хэлэх байх гэж бодож байна л да. Тэгээд засгийн газар бол гэрээгээ буцаж татаж аваад хууль тогтоомжиндаа нийцүүлээд маш дөрвөн хугацаанд буцаад оруулаад ирэх боломж байж байгаа. Эсвэл одоо бидний тавьж байгаа тэр саналын дагуу тийм ээ хөндлөн төмөр зам, урд төмөр замаа хамтд нь хөрөнгө оруулагчтай өгье. Монголын төмөр зам гэдэг төрийн өмчит компанийг 51%-ийн эзэмшигчээр нь байлгая. За Эрдэнэс 5 толгой гэдэг нөгөө хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалж байгаа тэр компани маань бас дотор нь оролцоотой байж гэдэг юм уу. За энэ асуудлуудыг тусгаж өгнө гэх юм бол магадгүй сонгон шалгаруулалтыг дахиж хийх шаардлага гарах байхаа гэж харж байгаа. Ер нь би хувь гишүүнийхээ хувьд за энэ гэрээн дээр бас олон хоног ажиллаад маш нарийн детальчлан үзэж байгаагийн хувьд бол энэ тендерийг дахин зарлах шаардлага байна л гэж харж байгаа. За тэгэхээр та бол эмэгтэй улс төрч дээр нь та одоо их хурлд одоо шинэхэн гишүүн энэ нь бол энэ утгаараа уул уурхаатай төдийлө холбогдоогүй одоо янз бүрийн вирустэйгүү гэж үздэг. Ерөнхийдөө энд олон жил яваагүй хүмүүсийг бол одоо цэвэр одоо энэ чиглэлээр ажиллахад бас төхөмтэй янз бүрийн саадбартаа янз бүрийн дарамтаас ангид байж чадсан баха. Саяны энэ ажлын хэсгийг удирдаад явж байхад их хурл доторх энэ лобби группүүд яаж одоо энэ ажилд нэлээд төвөг учруулсан уу? Хэвлэл мэдээлэлээр харж байхад бол энэ төсөл маань энэ ажлын хэсэг маань их удаа ажиллаж чинь тийм энэ юу болж байна одоо дуурайч гэд нөгөө Монгол Ардын намаас их нэлээ хардлага сэрдлэгтэй мэдээллүүдийг нэлээ хөврүүлээд байна л да. За мэдээж Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн ихэнх нь бол одоо гэрээг яг одоогийн байгаа байдлаар нь явуулахын төлөө байгаа ах гэж бодож байна. Ягаад гэвэл тэнд бол ашиг сонирхол нь байж байгаа. Энэ бол одоо Energy Resource компани дотор тийм ээ тодорхой хувь эзэмшигчт нь бол Монгол Ардын намын бүлэгт байгаа. За манай намын бүлэгч гэсэн бас байгаа. Гэхдээ ихэнх хувьцааг эзэмшигч нь бол тэр талдаа байгаа учраас магадгүй одоо тэр намын бүлгийн сонгуулийн бас тодорхой хөрөнгө мөнгөийг гаргагч тэр хэсэг нь байгаа учраас намын бүлэг дээрээ бол энэ гэрээг цааш нь явуулах нь зүйтэй гэдэг талдаа ихэнх гишүүд нь байгаа болов уу гэж хардж байгаа. Тэр утгаараа энэ үзүүлж байгаа шахалтуудаас нь харахад бол харагдж байгаа шүү дээ. За дээрэс нь ер нь энэ ажлын хэсгийг томилогдох мөчөөс ахуулаад л хар PR-ыг бол нэлээд засаж эхэлсэн. Одоо ямар ч чадамжгүй хууль зөрчсөн ажлын хэсэг одоо энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүд нь ямар ч одоо мэдлэг боловсралгүй за бараг л англи гэрээг уншиж чадахгүй байж яах гэж англи гэрээ нэхэд байгаа ч гэдэг юм уу. Ялангуяа одоо нийтийн сүлжээгээр бол тийм ээ одоо хар PR цацаж байгаагаас харахад маш том лобби групп ялангуяа хэвлэл мэдээллийн томоохон лобби групп бол нөгөө талд ажиллаж байна л гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ юу 5-7-той холбоотой одоо ингээд олон нийтийн юу хүлээлт байна л да. Одоо энийг ард түмний талдаа шийдчихээсээ их хурлын маань ингээд тоормоз татлаа. Урд нь бол оюутлогоо холбоотой гэрээнүүд ингээд ногоон шугамар тий ногоон гэрлэр явцдаг байла. Харин аз болоод яаж зээх бол гишүүн болон бусад гишүүд маань энийг яаж ингэж сайхан мэдэрч авсан бэ гэдэг дээр бол энгийн иргэд бол нэлээд сайн өвчтөй ярьж байна. Хоёрдугаар иргэний хөдөлгөөн түнчлэн одоо энэ парламентын бус намууд ярьж байгаа юм. Тэгэхээр одоо яг энэ дээр бол та одоо ингээд уул уурхайг ерөнхийдөө цогцоор нь харав. Монголд ер нь уул уурхай оюутлогоо маань яаж явж ирсэн бэ? 5-7 руу нэлээд гүнзгий орж харлаа шүү дээ. Тэгэхээр энэ иргэд маань бол тодорхой мэдээлэл байхгүй. Тэгтэл яг гал тогоон дээр байгаа та нарт юу мэдрэгдэж байна? Манай уул уурхайн бодлого энэ Монголд ашигтай байх тухай бодлого маань аль төвшөнд явсан бэ? За би бол 2008 онд бас Сүхбаатар аймгаас нэр дэвшин явж исэн. За энэ хүртэл бол Сүхбаатар аймагт бас 3-4 жил намын ажил хийгээд нэлээд явдаг байсан л да. Тэгэхэд бол Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70% бол лицензээр олгогдчихсон. Одоо маш олон хятадын уурхаануудтай ийм л байсан. За тэнд бол ялангуяа одоо Эрдэнэ цагаан сумын иргэний хөдөлгөөн бол нэлээд хүчтэй явж исэн. Тэр хөдөлгөөнийг одоо
бүртгүүлээд тийм ээ ажлыг нь дэмжээд хэвлэл мэдээллийнхэнтэй очоод одоо уурхаа дээр газар дээр нь ажиллах гэх мэтлэнгээр энэ иргэний хөдөлгөөний талд бол би бас олон жил ажилласан л да. Тэр үеэс бол яг энэ уул уурхаа асуудлыг яг орон нутгийн иргэдийн нүдээр бол нэлээд харж ирсэн. За тэндээс би юу гэж ойлгодог байсан бэ гэхээр Монгол улс хэрвээ ашиглах гэж байгаа бол оюу толгой 5 толгой одоо стратеги гэж нэрлэдэг байгаа хэдэн том уурхаагаа бол ашиглах нь зүйтэй л дээ. Харин зүгээр газар болгоно тийм ээ жалга дов болгонд газар ухаад тэгээ тэндээсээ олигтой ч ашиг авч чадахгүйгээр ингэж бол өрн таран хийж болохгүй юм байна гэсэн ийм л бодолтой байсан. За тэр бодол маань ч гэсэн өнөөдөр хэвээр байгаа. Сүхбаатар аймагт байж хахад одоо цайртын цайрт минерал гэдэг цайрын том уурхай байдаг. Тэнд бол бас л харж байхад 15 жилийн хугацаанд бол одоо ямар ч Монгол улсад ямар ч татвар төлөхгүйгээр бүх цайрыг л ачаал явж исэн. Тийм ээ одоо 30 жилийн хугацаанд ашиглах ёстой уурхайг 15-аас 20 жилд ашиглаад дуусгарч байдаг юм уу. Гэх мэтчлэнгээр ямар ч Монгол улсад үр дүнгээ өгөхгүй тэгээд машинаар зөөхөрөө нөгөө байгаль орчинд хичнээн их хор хохиролтой ялангуяа малчтад хичнээн их хор хохиролтой байдаг. Иймэрхүү уурхайг бол бид нэр олон жилийн хугацаанд эрхэлж ирлээ штэ. Тийм учраас цаашлаад ч гэсэн ер нь энэ урт нэртэй хууль гэдэг бас энэ хуулийг цаашид хэрэгжүүлэхийн төлөө стратегийн гэдэг хитгэн том уурхайгаа төр тодорхой хувиа эзэмшээд Монгол улстай хангалттай хэмжээний одоо татвар төлөх боломжтой тэр хэсгээ ашиглуулад харин хаасайгүй ингэж нүх ухаж тийм ээ байгаль орчноо сүйтгэж энэ малчтын амьдралд ч гэсэн энэ хэцүү байдал үүсгэж байгаа ийм байдлаар бол уурхай ашиглах нь бол дэмий юм байна л гэж харж байгаа. За их хурлын гишүүн босноос хойш анзаарч байгаа нэг зүйл бол яг иймэрхүү томоохон төслүүд дээр бол маш их лобби явдаг юм байна. Уул уурхай бол өөрөө томоохон мөнгө арталт нь байж идэг. Энэ утгаараа бол гишүүдийг бол лоббидох үйл ажиллагаа нэлээд явдаг юм байна гэдгийг бол харж байна. Жишээлх юм бол сая цагаан суургын уурхайг тийм ээ одоо маркет бол бараг л бэлгэлчлээ штэ. Тэгээд одоо цэцээс хүртэл тэрийн дэмжсэн ийм дүгнэлт гаргаад өгч жишээтэй тий. Ууг нь бол одоо аль социализмын үеэс одоо 10 жилийн хугацаанд Монгол улс өөрөө хөрөнгө гаргаад тэрийг нээгээд олоод хайгуулаа хийцэн байгаа байхгүй юу. Гэтэл $700 мянган тэр хайгуулынх нь мөнгийг нь төлчлөө гэж байгаа. Гэтэл тэр бол өөрөө баг Эрдэнэсийн авдар байж штэ. Баг Эрдэнэтийн хэмжээний Эрдэнэсийн авдар. Тэрний хайгуул зориулагдсан мөнгөнд $700 мянган төлөөд тэр уурхайг Монгол улс одоо хайгуул хийсэн гэдэг чагсаалтаас нь хасуулаад тэгэд авчиж байгаа гэдэг бол тэрний төлөө конопт дарж байгаа гişүүд гэдэг бол лоббидл автсан байна л гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр саяхан ерөнхий сайд байсан Бямсрангуй хэлжсэн улсын хурлын маань бол ер нь бол шунлын энэ төв штаб болчихжээ. Тодорхой хэмжээний энэ уул уурхайтай холбоотой томоохон мөнгөтэй холбоотой энэ төсөл хөтөлбөрүүд дээр бол ерөнхийдөө тэднийг бол ямар нэгэн маягаар мөнгөөр зохицуулаад энэ лоббигоор зохицуулаад ирэх сонгуулийнх нь одоо үйл ажиллагааг санхүүжүүлэх маягаар ч гэдэг юм уу. Энэ ерөнхийдөө энэ хүмүүс их юм хүчээ авч байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр цагаан суурга дээр их хурлын гишүүн Номтой 2 маркет өгсөн гэж дээ тий. Зөвхөн энэ цагаан суургыг авахын тулд их хурлын гишүүн болдг юм уу? Эсвэл энэ их хурл маань ингэж хянаж чаддгүй юм уу? Бүгд одоо ингээд зөвхөн Монголоо бодохгүй мэдээж энд чинь бас ард түмэндээ тангараг өргөөд ард түмнээс санал аваад ороод ирсэн хүмүүс байж байгаа. Яг жагсаалтыг тооцвол нэлээ бас чардажж орж ирдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр одоо та яг дотор нь байгаа эмэгтэй одоо гишүүний хувьд хоёрдугаар эмэгтэйчүүдийн бүлэг байгаа шүү дээ. Их хурлдах эмэгтэй гишүүдийн бүлэг. Энэ дээр одоо та нар ингээд томоохон бодлогын энэ өөрчлөлт энерчүүдийн энэ улс төрдөх энэ бохир системийг өөрчлөх ямар боломж байгаа юм бэ? За ер нь бол лобби хаана явагддаг гэвэл лобби нэгдүгээр ирчүүдийн өрөөгөр л явагддаг штэ. Тий. Эмэгтэй хүн бол ажиллаа тараал хурдхан шиг л гэр орон дуугаал гүйдэг байхгүй юу? Бид чинь ихэнх одоо томоохон ажлын хэсгүүдийг эмэгтэйчүүдээр ахлуулж байгааг бол харж л байгаа бах. Бид бол яг л тэр галтгооны нөгөө хүнд хүчээр ажлыг бол бүгдийг хийдэг, нугалдаг. Эрцээг бүрдүүлдэг. За тэгээд бид бол ажиллаа тараад үр хүүхэд гэр орон руугаа гүйцгээдэг. Бүх лобби бол оройн цагаар эрэгтэй гишүүдийн өрөөнд ч юм уу, тийм ээ аль нэг бар ресторан ч юм уу явагддаг болтой юм билээ. Тий. Бид бол ер нь эмэгтэй гишүүд дотроос бидэнд одоо бидний лоббидо та нарт хэдэн төгрөг өгье, та сонгуулийг чинь дэмжиж гэдэг юм уу. Тийм лобби бол эмэгтэйчүүд рүү ирдэггүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг нэг лоббидох гэж их тоодогчгүй. Яагаад гэвэл өнөөдөр 76 дотор бид нар 11 гэдэг дэндүү цөөхөн байгаад байгаа л да. Бид бол дуу хоолойгоо өргөх гэж хичээдэг. Ер нь бол
одоо манай уянга гишүүнч байна тийм ээ, Баянсэлэн гишүүнч байдаг юм уу? Манай гишүүдийн зүгээс бол эсэргүүцэл нэлээд илэрхийлээд явж байгаа. А бидэн дээр бол биднийг бол яг хар PR-аар нүдэд унахчин л гэж боддог байх гэж харж байгаа. Яагаад гэвэл бидний эсрэг явж байгаа хар PR-ыг харахад бол үнэхээр бараг өндөж ирэхгүй болтол нь хар PR-аар нүдчихэд штэ. А хэрвээ их хурал дотор бас тодорхой хэмжээнд нэг 76-аас ядаж 30-40 эмэгтэй байх юм бол энэ муха тийм лоббитой энэ их хурал бол арай л цэвэр арай л илүү шудраг байх болов гэж би хардаг. Тэгэхээр Зөв Монгол нэвтрүүлэг шууд явдаг. Иргэдээс одоо 331 сумаас иргэдээс бол татлаас одоо ингээд асуултаа гишүүдтэй хандаж ирүүлдэг байгаа. А эндээс Өмнө Говь аймгийн иргэн Бээжингийн асуусан байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 5-5 заахта Балгасын улаан нуурын усыг ашиглах тухай заалт байгаа. Энэ заалтыг буцааж татах уу? Эсвэл хэвээр нь үлдээх үү? Энэ талаар одоо таны бодлоо ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ингээд ус ашиглалтын тухай юм шиг байна. Дотоод заалтууд л юм шиг байна. За манай ажлын хэсэг дээр бол Өмнө Говь аймгийн тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр ирсэн. Одоо маш олон иргэдийн гарын үсгтэй бичиг бол ирсэн байж байгаа. За тэр иргэд өөрсдөө ч гэсэн бас ирж уулзсан. Ер нь бол энэ Балгасын улаан нуур бол Өмнө Говь аймгийн цэвэр усны хамгийн том нөөц юм байлээ. Тэгээ бид бол байгаль орчны яамнаас энэ талаар бас юу авсан л да. Тодорхойлолт гаргуулж авсан. За байгаль орчны яамнаас бол 2020 он хүртэл үйлдвэрлэлийн зориулалтаар Балгасын улаан нуурын одоо хавь ойрын тийм ээ газрын гүний усыг ч юм уу ашиглах боломжтой. 2020 оноос хойш бол боломжгүй гэсэн ийм дүгнэлт гаргаж ирсэн. Үнэхээр яг энэ ус бол үнэхээр Өмнө Говь аймаг дээрх энэ усны асуудал бол 5 толгойг ашиглахад хүрэлцэхгүй. Цаашдаа энэ ард иргэдийн ундны ус бол үнэхээр байхгүй болох юм байлээ л дээ. Тийм учраас бид нар бас дүгнэлтэндээ энэ Балгасын улаан нуурыг цаашид одоо 5 толгойд ашиглахгүйгээр өөрөөр хэлбэл арай хуурай тийм ээ тийм чиглэлийн технологи ашиглах тэр талаа барих ёстой юм байна гэсэн бас дүгнэлтээ оруулж өгнө. Яагаад гэхээр ус гэдэг бол бид нар бас нэг мөнгө олох гэхээсээ илүү ирээдүйд бидний үр хүүхдэд үлдэх юм бол алт биш шүү дээ. Ус баггүй юу. Тэгэхээр зэрэг усгүй цөл дээр ер нь хүн яаж амьдрах юм тийм ээ. Малчид хаашаа явах юм гэдэг. Энийгээ бодох юм бол усныхаа асуудлыг бид нар бол төрүүлж бас заавал ярьж явах хэрэгтэй. Тийм учраас Өмнө Говь аймгийнхнаас ирсэн санал дээр бол дүгнэлт гаргаж өгнө гэж бодож байна. За энд иргэн гээд нэрээ бичсэн бичиг байна. 2010 онд Монгол Ардын нам 365 тэрбум зээл аваад иргэдэд тараасан мөнгөний талаар дэлгэрэнгүй яриач. Энэ бол хууль зөрчсөн юм шүү гэд. Яг тэгвэл одоо ингээд ардчилсан нам бол нэлээд шөмжлөлтэй явж байгаа. Бас Монгол Ардын нам маань бас нэг инхийн цагаан тагтаа мэт боловч цаанаа усгаар энэ оюутлага 5 толгой дээр ч гэсэн бас тэдний эрх ашиг бол ингээд нэлээд далдуур их явдгаа гэсэн шүүмж бол олонний дунд байдаг л да. За энэ 365 тэрбум энэ зээл бол 5 толгойтой холбоотой л да. Ягаад гэвэл 5 толгой, Эрдэнэс 5 толгой компани Чалко компанитай гэрээ байгуулад Чалкогоос бол урьдчилгаа болгоод өөрөөр хэлэх юм бол одоо ирээдүйд төлөх ёстой 5 жилийн татварыг төрүүлээд авчиж байгаа байхгүй юу. Өнөөдөр бол Чалкотой байгуулсан Чалко зарж байгаа гэрээнээсээ Монгол улсад нэгж төгрөл орж ирж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд тэрийгэ сонгуулийн өмнө авчиад иргэн болгон тараасан маш олон одоо ардын намын нэр дэвшижсэн гишүүдийн тойрог дээр ялангуяа сая төгрөгнүүд иргэдэд бол маш ихээр оцсон шүү дээ. Тэр бол шууд сонгуулийг худалдаж авч байгаа л нэг хэлбэр тийм ээ. Тэгэхээр энэ бүх мөнгийг бол зүгээр л өрн тараа хийцсэн. Тийм учраас одоо бид нар энэ Эрдэнэс 5 толгой компани бол өөрөө ашигтай ажиллаад байгаа өнөөдөр. Хамгийн гол нь энэ нөгөө Чалкогоос авцсан өрийг л төлөөд байгаа байхгүй юу? Харьцангуй сайн төлөлт хийгээд одоо нэг 130 сая долларын өрөл үлдчихэж байна л да. Тэгэхээр зэрэг тэрийгэ төлөөд одоо яг энэ олборлолтоор явах юм бол нэг жил хагасын дотор Чалкогийн өрийг бол төлөөд дуусчихна. За яг энэ дээр хэлэхэд бол цаашид бол энэ бэлэн мөнгө тараадаг тийм ээ. Одоо энэ асуудлыг бол ер нь аль аль намд болох хэрэгтэй. Ялангуяа одоо 5 толгой, оюу толгоос орж ирэх мөнгөн дээр одоо ерөнхий сайхан бэлэг бол нэг алдаа гаргасан шүү дээ. Сая 5 толгойн төслийг явуулахдаа юу ч хэлсэн бэ гэвэл иргэн болгонд 100 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарлах боломжтой байна гэж хэлчихэж байгаа байхгүй. Энэ бол иргэдийн саналыг л одоо 5 толгойн гэрээг явуулахын тулд иргэдийн саналыг худалдаж авч байгаа л гэсэн үг. Тэр нь дахиад нөгөө Шинхua компаниас
урьдчилгаа тий нөгөө л яг адилхан яг энэ тий Мгм. урьдчилгаа нөгөө Монгол улсад төлөх ёстой татврын урьдчилгааг нь аваад тэр нь бас жилийн 4.5% хүүтэй байгаа. Тэгээ тэр урьдчилгаагаа аваад 100 мянган төгрөг та нарт харгаад өгчээ гэж шууд хэлчихэж байгаа байхгүй. Тэгээд бид нар чи яхад өнөөдөр эдийн засгийн хямралтай амьдрал хүнд байна. Талхныхаа мөнгийг яйдаа гэж байгаа хүмүүс ядаж 100 мянган төгрөгтэй болох юм байна. На 5-7 гэрээгээ хурдан явуулаач гэдэг тийм л юм руу айчиж шахаж байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа ер нь альж засгийн газар тийм ээ орж ирэх энэ мөнгөө томоохон одоо бүтээн байгуулалтын ажлын байр бий болгох тэр том бүтээн байгуулалтын үйлдвэр барих тийм ээ сургууль цэцэрлэг барих тэр лугаал хийн үг гэхээс биш одоо ингэж нэг бэлэн мөнгө тарахаа ер нь цаашд бол болох хэрэгтэй. Энэ дээр бол хангалттай бид нар ч юм бас юу авлаа штэ. Тий. Алдаа бол гаргасан штэ. За тэгэхээр 5-7 холбоотой гэрээ бол MCS Energy Resource-ийн одоо лобби групп одоо их хурлд маш их байгаа. Гишүүд нь ч байж идэг, төлөөллүүд нь сууж идэг. Тэгэхээр энийг одоо өөрөө чинь нэг санал дүгэлд ингээ гарчлаа. Тэнгүүт одоо энэ танаа нам дээрч байгаа, Монгол Ардын нам дээрч байгаа энэ хүмүүсийн бүлэглэл тийм ээ. Энэ гэрээ дүгнэлтийг их хурлаар хэлцүүлэхгүй байх энэ шатыг чинь хориглох ч юм уу саад дотор үзүүлэхгүй гэсэн баталгаа байх уу? Одоо ингээд хэвлэлээр ингээд нэлээ өвчтөе одоо шахалт үзүүлж байгаа шүү дээ урд чинь. Байхгүй тий. Тэгэхээр бид бол их хурл руу оруулах эсхийг бол шийдэхгүй шүү дээ. Бид бол их хурл руу оруулах шаардлагагүй юм биш үү? Ягаад гэвэл ийм олон хууль зөрчигдсөн байгаа. Тийм ээ? Ийм том лобби явцсан ийм гэрээ байш шүү гэдгийг дүгнэлтээ гаргаад улсын их хурлын даргад өгнө. Улсын их хурлын дарга бол чуулганд оруулах эсхээ бол өөрөө шийдэх. Тэгэхээр энэ бол инх бол даргын дараагийн асуудал нь бол одоо инх бол даргаас өөрөөс нь шалтгааллах тухай асуудал. Хэрвээ улсын их хурл дээр ороод хэлэлцүүлэгдээд коноп дарахтаа тулах юм бол магадгүй энэ гэрээг одоо энэ чигт нь явуулъя гэдэг талдаа олон конопод дарах магадлал өндөр байгаа л гэж би харж байгаа. Тий. Тий яагаад гэхээр зэрэг маш хүчтэй, маш том мөнгөний эн чин 100 жил одоо идэх хөрөнгө штэ. 100 жил монголчуудын идэх хөрөнгө байхгүй юу? Тэгээ энэ гэрээг 30 жилээр байгуулад 30 жилээр сунгана. Хэрвээ одоо хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй бол тодорхойгүй хугацаагаар сунгаж болно гэд гэрэн дээрээ заасан байгаа. Тэгэхээр 100 жилээр ч хөрөнгө оруулалтаа нөхөөгүй гэдэг маягаар энийг бол одоо хөрөнгө оруулагчид бариулах ийм боломжтой. Бид нар нэгэнт гэрээ байгуулчих юм бол энийг дундаас нь зогсооход маш хэцүү. Яг л зогсоохгүй байх бүх тэр заалтуудыг гэрээндээ тусгаад өгсөн байж байгаа. Хөрөнгө оруулагчдын талд дэлхийн хамгийн том 4 зөвлөх компани ажилласан байж штэ. Гэтэл манай засгийн газар Эрдэнэс 5 толгоонд л нэг ч зөвлөх компани ажиллаагүй. Инх сайхан сайд хэлэхдээ бид өөрсдийнхөө хүчээр энийг хийчих чаднаа гэд хэлсэн. Нөгөө талдаа л тэр чигтээ засгийн газарч тэр одоо нөгөө талдаа л хөрөнгө оруулагчийнхаа талд л үйлчилж байгааг энийг хэлбэр юм бол гэж харж байна. Тэгэхээр Эрдэнэс 5 толгой маань нэлээд ашигтай ажиллаж байгаа. Energy Resource ийм алдагдaltaй их өндөр хүүтэй зээл аваад одоо энэ дээр ийм алдагдaltaй осцсон гэсэн Бацуур даргын ярилцлагыг уншсан л да. Тэгэхээр энэ дээр ингээд зориуд ингээд төрөөс ингээд лобби төрийнхэн компанийг сулдуулах одоо тэр удирж байгаа хүмүүсийг шалгах, хойрох ч гэдэг юм янз бүрийн дарамтуудаар шахаж агаад энэний цаагуур энэ хувийн компани MCS Energy Resource өгөх тийм бодлогууд ингээ багцарч явдаг юм шиг байгаа гэсэн юу сардлага биднэрт байдаг л да. Тэгээ энийг бол ер нь зөвхөн одоо манай хэвлэлээр гараад байгаа ч юм биш MMC Group гэдэг тийм Energy Resource энэ бол олон улсын нээлттэй компани учраас интернетэд бүх мэдээлэл нь байдгийг. Дурын хүн ороод интернетээс мэдээлэл авч болдог. Тэр утгаараа бид нэр 2014 оны тайлан бүх юм нь бол интернетээс аваад тухайн тайлан дээр нь хийсэн олон улсын чанартай зөвлөмжүүд бол гарсан байж байдаг. Одоо Moody's ч байдаг юм томоохон байгууллагуудын хинч ороод тэрийг харчиж болно. Тэн дээр өнөөдөр одоо яг дүгнэлтээ юугээд гаргацсан байгаа вэ гэхээр нүүрсний үн яг ийм хэмжээтэй байгаа нөхцөлд энэ хөрөнгө оруулагч одоо MMC Group Energy Resource нь өөр 1.2 тэрбум долларын өртөө байгаа нөхцөлд одоо энэ өрөө бол төлж чадахгүй. Энэ өрөө төлж чадахгүй одоо оны эцэс гэхэд бол бэлэн мөнгөний дутагдалд орноо. За энэ компани бол цомгтгол хийгээд ч юм уу тийм ээ одоо зардлаа багасгах ямарч боломж байхгүй. Яг гэвэл зардлаа багасгах бүх зүйлийг хийцэн учраас зардлаа багасгах ямарч боломжгүй. Энэ утгаараа бол нүүрсний үн өсөхгүй бол энэ компани өөрөө цаашаа дампуурлт хүрэхээр байгаа байхгүй юу. За гэтэл энэ компани одоо бүх зүйл барьцаанд байгаа.
одоо юун дээр байж байгаа өмнө говьт тийм ээ тэр сайт дээр байгаа үйлдвэрүүд нь бүгдээрээ барьцаанд байж байна. Бэлэн мөнгө, бараа тавар бүх зүйл нь барьцаанд. Дээрээс нь өөрсдийнх нь гаргасан 600 сая долларын бондын барьцаанд бүх хувьцаагаа барьцаалсан байж байгаа. Хэд хэдэн охин компаниуд байгаа шүү дээ энэ чинь. Люксембургийн, Кайманы арал, Хонконг гэд энэ бүх хувьцаагаа бол бас барьцаалсан. Тэгэхээр нэгэнт одоо нөгөө хөрөнгө оруулагч зээл олгоцсон байгаа банкнууд хугацаанд мөнгө авч чадахгүй болохоор яадгийн барьцаанд хөрөнгөө хурааж авна үстэй. Тэгэхээр энэ компани чинь бүх барьцаа хөрөнгөө хөрөнгө оруулагчд одоо банкнуудад бол хураалгах хэмжээнд хүрчээд байгаа байхгүй. Гэтэл тийм юмн дээр бид нэр авчиад өөрсдийнхөө нөгөө том таван толгоогоо маа гэд бэлгэлчих. Шууд бэлгэлчихэж байгаа шүү дээ. Энд чинь зөвхөн 2% л бид нэр татварт авч байгаа тий. Тэгэхэд ингээд шууд бэлгэлчин гэдэг бол тэр компанийг аврах гэж байгаа л үйлдэл байгаа байхгүй юу өнөөдөр. Тий, энэ бүх мэдээллийг нь бид нар гаргаж ирээд дүгнэлтэндээ гаргаад хийцэн байгаа. Тэгээд тэр компаниудаас уялдсан тэнд компаниас одоо аж амьдралаа дээшлүүлж идэг улс төрчид байдаг гэдэг тий оройд улс төрчид байдаг. Тэр нь бол их хурлдаа засгийн газартаа байдаг. Тэгэхээр энийг бол ард түмний нэг эрх ашигаас одоо ийм ангид ийм шууд ийм увайгүй шууд ийм гэрээнүүд хийсээр гоо амт ашигсан байна гэдэг дээр харин аз болоход одоо арчилсан намаас одоо санаачлаад одоо ингээ ажлын хэсэг гаргаад гэдэгт бол хүмүүс бол иргэд бол мэдээж ам сайтай байгаа. За ингээд хоёрдугаар асуудал руу ороход одоо ингээд ирэх сонгуул маань төгч чинь 16 оны сонгуул арчилсан нам маань 2012 онд хүн шиг амьдрий улс шиг хөгжиж гэсэн сайхан ураа төвшүүлж орсон хүмүүс ч гэсэн нэлээд сайхан хүлээж авч бас нэлээд эрмэлзэлтэй бас арай өөрөөр ажиллах юм болов арай илүү ард түмнэлүүгээ нээлттэй болох уу гэж хүлээлт байсан. Энэ бас нэлээд талаар болоод арчилсан намын нэр хүнд нэлээд унж ийн бас тэгээ энэ дээр бол та одоо жишээ нь юу гэж боддог вэ? Гишүүний хувьд та нар ингээд эрвэхээр ажиллаад байдаг. Энэ дотор ч бас ажиллаад зөв зүйтэй бодол санаатай хүмүүс байна шүү дээ их хурлын гишүүд дотор. Гэтэл ерөнхий араам нь их хурлдах одоо арчилсан намдах ерөнхий энэ үйл ажиллагааны доголдлоос болж одоо нэр их муудаж байна. Та энэ тал дээр яг гишүүний хувьд юу гэж үздэг вэ? Үзэгчтэйгээ сайхан хуваалцаж санал бодлоо. За мэдээж одоо өнгөрсөн хугацаанд бид чинь бас ялт байгуулж чадлагүй олон жил болсон. Тэгээд яг арчилсан намыг бол ялалт байгуулад гарч ирэхээр л хоорондоо хүлээж хилцдэг тийм ээ. Засгаа ээлжлэн унгаадаг гэдэг. Яг л тэр ном журмаараа л бас эхнийхээ засгийг бол унгаалаа. Гэхдээ эхнийхээ засгийг унгаалаа гэд бид нар бол илүү сайжруулахыг хичээсэн л дээ. Одоо дахиад сонгуул болох хүртэлх 1.5 жилийн хугацаа байна л да. За энэ хугацаанд бол хийх ажил маш их байна. Одоо өнгөрсөн хугацаанд одоо тэр олон маргаан тэр засаг унгаасан энэ бүхнийг орхиод одоо бол хийх ёстой бүтээн байгуулалтын маш олон ажиллагаа тэрлэгөө орох ёстой. Энэ дээр бол одоо арчилсан намын бүлгээс за би бол арчилсан намын одоо нарийн бичгийн даргын үүрэг ажил эрхэлдэг. Тэгээд энэ арчилсан намын бүлгийн гишүүд засгийн газартайгаа хамтран бүтээн байгуулалтын ажлуудыг л яралтай явуулъя гэдэг дээр бол бид тогтсон байж байгаа. Энэ утгаараа одоо улсын хурлын дарга болон намын даргатаа цуг 7 хоногт нэг удаа энэ бүтээн байгуулалтын ажлуудыг газар дээр нь очиж үзээд энийг цааш нь явуулахын тулд тийм ээ засаг яг юу хийх ёстой вэ? Улсын хурл дээр ямар хуулиудыг батлаад өгөх юм бол энэ ажлууд цаашаа явах вэ гэдэг энэ ажил руугаа бол бид нэр орцсон байж байгаа. Тэгээд энэ бүтээн байгуулалтаас дурдах юм бол эхний ажил бол шинэ нисэх бодлын ажил байсан те одоо 500 гаруй тэр 500 сая долларын ийм том бүтээн байгуулалтанд явж байгаа. Тэнд бол нэлээд олон ажлын байр үүсээд ер нь 2016 оны дундуур бол ашиглалтанд орно. За энэ онгоцны буудлыг түшиглээд тэнд бол маш том логистикийн төв бол байгуулагдах ёстой. За Яармаг цогцлбор хороолол дээр өнгөрсөн 7 хоногт очиж бид нар бас ажилтан танилцсан. За энэ хороолол бол 20 га газар дээр 20 га газрынхаа 30% дээр нь орон сууц, үлдсэн хэсэг дээр нь бол нийгмийн бүтцүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тэгээ зам талбай, ногоон байгууламж, худалдааны төвтэй ийм цогцлбор хороолол байж байгаа. За энэний одоо санхүүжилтийн хөрөнгө бол 1.5 тэрбум долларыг бол Хятадын Эксим банкнаас бол өгье гэж байгаа. Тэгээд эхний санхүүжилт манд бүтээд энэ хороол маань ажил нь эхэлсэн явж байгаа. 2016 оны сүүлээр гэхэд байрууд нь ашиглалтанд ороод ирнэ. За энэ дээр бол маш олон ажлын байр бий болчихж байгаа. 2500 гаруй ажлын байр бий болоод энэ өөр Яармаг дээр барилж байгаа хороол учраас тэнд эхлээд хамгийн түрүүн бол Месүд баригдаж байгаа. Сургалт үйлдвэрлэлийн төв. Тэнд бол яг тэр замынхаа арт талд байгаа Яармгийн гэр хороолд байгаа залуучууд Месүдэд 45 хоногийн хугацаатаа суралцаад за тэр барилгын компаниудаа өөрсдөө ажилд ороод
ингээд ажилд орохоор зэрэг тогтмол цалинтай болчихж байгаа. За тэр нээсээ бол байрныхаа урьдчилгааг төлөөд өөрсдийнхөө барьсан байранд өөрсдөө орох боломжийг бүрдүүлээд өгчэй гэж. Тэгэхээр нөгөө замын арталт байгаа яарамгийн гэр хорооллын тодорхой хэсэг бол энд орон сууцны байраар орон сууцчлалтанд хамрагчих бүрэн боломжтой юм байна. Тэгээ яг ийм яарамг хорооллыг дахиад 7 ийм хороолол барих одоо санхүүжилтийг бол босгоцсон байна бид нэр. Тийм учраас одоо газартаа байгаа сонгон найрхан дүүрэг, баян зүрх дүүрэг тийм ээ энэ захын хорооллууд руугаа энэ төслийг авчиж хэрэгжүүлье. Санхүүжилт нь бэлэн болцсон. Тэхийн тулд нийслэл газрынхаа асуудлыг шийдвэрлэж өгөө. Барилга хот байгуулалтын яам дэд бүтцүүдэд тавьж өгөө. Гэх мэтлэнгээр энэ төслүүдээ бол маш яралтай явуулъя. Ингээд эхлүүлчих юм бол бид нэг 2-3 жилийн хугацаанд бол 7-8 томоохон орон сууцны цогцлбор хорооллуудыг цэцэрлэгтэй энэ сургуультаа тийм ээ эмнэлэгтэй иж бүрэн шийдэд өгчих нэ. Энэ дээр бол ажлын байрууд маань бий болоо явчих юм байна. Барилгын компаниуд маань босоод ирэх юм байна. Энэ байруудад тэгээд өшөө хэн орж амьдрах боломжтой байгаа вэ гэхээр өнөөдөр яг тогтмол цалинтай ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч, совилагч, багш, эмчнэр гээд 100 мянган төрийн үйлчлэгээний албан хаагчд байж байгаа. За энэ хүмүүсийн дундаж цалин бол нэг 500-аас 700 мянган төгрөг байгаад идэг. За энэ хүмүүс энэ цалингаараа бол хязгаарч хуримтлал бий болгож чаддгүй учраас байрныхаа урьдчилгааг төлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө 30% урьдчилгаа төлдөг хэсэг маань бүгд орон сууцтай болцсон. Энэ хүмүүсийг байртаа болгохын тулд урьдчилгаанаас нь чөлөөлөх шаардлагатай байна. Арай хямд үнэ орон сууцаар хангах шаардлагатай. Сардаа төлдөг төлбөрийг нь басгаж өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгэнт бид нэр энэ санхүүжилтийг нь бүтээгээд, газрын бүтээгээд, дэд бүтцийн тавиад барилгын компаниудыг барилгын ажлууд руу оруулчихаар энэ хорооллуудынхаа одоо 100 байр тутмын 95-ын одоо зах зээлийнхаа журмаар өөрсдөө борлуулад яв 5%-ийг нь яг энэ хөтөлбөр рүү оруулаа. Нөгөө 100 мянган төрийн үйлчлэгээний албан хаагч цалинтай тэд нар бол совилагч насаараа л совилагч байна. Багш насаараа л багшаа хийдэг л байхгүй юу. Тэгээ энэ хүмүүсийг орон сууцжуулах тэр хөтөлбөр рүү 5% нь бол өгөө. Тэгтээ үнэгүй өгөх гэж байгаа юм биш тийм ээ. Зүгээр л тэр хүмүүст урьдчилгаагүй байраа бол арай бага үнээр өртгөөр нь өгөх хэмжээнд урт хугацааны моргежд хамруулж өгөх энэ үйл ажиллагааг одоо яаралтай явуулчих гэдэг. Тэгэхээр маш олон одоо төрийн үйлчлэгээний албан хаагчид бол байртай болчих юм байна. Маш олон одоо залуучууд тийм ээ мэсүүтэд суралцаад энэ олон бүтээн байгуулалтын ажлууд руу шууд орчих боломж нь бүрдэх юм байна гэж харагдаж байгаа. За дээрэс нь энэ Алтан булаг замын үүдийн 1000 км зам байж байгаа. За энэ замын ажлын одоо хөрөнгө оруулалт бол бас бүтцэн. Энэ ажлыг бол яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. За Майдер Сити гэдэг нэг том төсөл явж байгаа. Энэ бол ирээдүйд одоо хотын төв бол тийшээ шилжих ийм боломжтой ийм төсөл. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах, замын төвжирлийг бууруулах тийм ээ. Ийм эко хотын төсөл явж байгаа. Хөрөнгө оруулалт нь Германы талаас бас бүтцэн байж байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр шийдвэрлэх ёстой асуудал улсын хурлаас юу шийдвэрлэх ёстой вэ гэх юм бол газрын тухай хуульд өөрчлөлт оруулж өгөх шаардлагатай гэдэг. Өнөөдөр бид нэр одоо яаралтайгаар байгаль орчны байнгын хороон дээр энэ газрын тухай хуулийг оруулаад дэмжүүлсэн. Энэ 7 хоногт одоо энэ томоохон бүтээн байгуулалтын газрыг тусгай хэрэгцээнд авах тэр хуулийг төслийг бол энэ 7 хоногт хэлцэх гэж байна. Гэх мэтлэнгээр одоо ерөөсөө л ганц 5 толгой, оюут толгой гэд ингэх биш. Хүн болгоныг ажилтаа болгох тэр хөдлөх юм руугаа л одоо явъя, тийм ээ. Яагаад гэхээр харьцангуй одоо оюут толгой хөдлөлөө гэдэг мэдээ гараад долларын ханшуул буугаад ирж штэ. Тэгэхээр гэрэл гэгээтэй тэр юу бол харагдаж байна гэж харж байна. Тийм учраас би бол арчсан намын нэр шалдаа хортол унтсан байж болно. Одоо дараагийн 1.5 жилийн хугацаанд арчсан нам юу хийж чаддгүй гэдгийг л бид нар засагтайгаа нийлээд үзүүлэх. Тэгэхээр арчсан намыг яг гарч ирж байхад иргэд нэг юмд их баярлсан гэж иргэд би ярилцлага авч ирсэн. 8% зээл, орон сууцны зээл. Энэ үнэхээр их тийм сэтгэл одоо баясгсан. Иргэдэд их хэрэгтэй, амжиргаан тустай юм болсон гэд. Тэр маань ингээд одоо 10% өөрчлөгдөж байгаа юм уу? Энэ үргэлжлэх юм уу? Энэ одоо иргэдийн орон сууцчлах хөтөлбөр маань ямар хөнгөлөлттэй одоо моргежийн маягаар иргэдийн нэлээд олонхыг хамруулах боломж хэр үдий. За яг энэ дээр нийслэлч гэсэн энэ дээр бас одоо хөрөнгө босгож ах шиг байна. Өөрөөр хэлбэл одоо сая би бол үйлчлэгээний албан хаагчдыг одоо урьдчилгаагүй тийм ээ ийм моргежийн зээлэнд хамруулах хөтөлбөрийг ярьсан бол нийслэл дээр тэр одоо 30% урьдчилгааных нь 15%-ыг нийслэл өөрөө даая гэсэн тийм хөтөлбөр явуулж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө 15%-аа одоо урьдчилгааг төлөөд орон сууцанд хамруулах дараачийн моргежийн зээл эхэлж байна гэсэн үг. Тэрний бол одоо баталгааны сангийн нь бол
нийслэл өөрөө гаргачих юм байна гэд. Тэгэхээр энэ бол бас дараачийн орон сууцны давлгаа эхлэх юм байна. Тэгэхээр ингээд ардчилсан намын хэрэгжүүлж байгаа зарим юм цаашаалтаа авч саар юм айгу чихалуус ус юм айгу гардаг л да. Гэр хорооллыг орон сууцжуулах газрыг одоо байраа солих хөтөлбөр нэлээ явдалтай байна. Хүмүүстэй одоо нэлээ гомдолж хэрэгдэлтэй. Хоёрдугаар одоо сүүлийн үед одоо энэ бохир усны асуудал нийслэлийнх маш их чилээж штэ. Одоо жишээ нь бохир усаа одоо туулгал руу оруулах шахах эсвэл бид нар ундгүй одоо 3 хоног одоо энэ хязгаарлалт хийх гэхээр одоо энэ юу гэсэн үг юм бэ? Хотын дарга энэ Батуул одоо юу хийж сууж идэх энийг өөрчилж хараад эн чин ард түмэн чин энэ төр засгийг чин аюулгүй байдлыг хамгаалах гэж эрүүл байлгах гэж ингээ бохир устдаа ч холбоотой одоо их уялдсан маш их тийм өвчин гарч ирдэг. Энийг эрсдүүд маш их байдаг. Энэ дэр ийм стратегийн юм дээр айгүй тийм цохилтууд их орж ирж байна. Гент хинтээ ерөөсөө хүлээгдэж байгаагүй. Энэ урьдчилаад харчдаг юм уу? Яадаг юм бол? За энэ цэвэрлэх байгууламж бохир усны асуудал бол тийм ээ маш их проблемтэй. Энэний хамгийн гол проблем юунаас гарч ирдэг вэ гэвэл нийслэл Улаанбаатар хотод байрлаж байгаа арьс ширний үйлдвэрүүдээс бол ихэнх одоо юу очдаг хими хортой бодис тэнд цутгаснаас болоод нөгөө цэвэрлэх байгууламжийн маань ханыг цооцоо аваад тэгээд одоо хайлах хэмжээнд хүрч ийна л гэж ярьж байгаа шүү дээ. Ер нь бол би өөрөө бас биокомноос сонгон тосгон төрсөн. Үнэхээр ямар сайхан голтой тийм ээ тултай одоо тийм л цүн төрдөг тийм сайхан гол байсан. Өнөөдөр бол тийм зөвхөн өмхил үнэртэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг шийдвэрлэх за өнөө маргаашийнхаа 3 хоногийн одоо усаа зогсоогоод ч юм уу тэр асуудлаа бол нийслэл мэдээ шийдчих баг. Гэхдээ энэ бол богино хугацааны асуудал. Урт хугацаанд бид нар энэ дээр юу хийх ёстой юм бэ гэвэл нийслэл Улаанбаатар хотод байгаа тэр арьс ширнийхаа үйлдвэрүүдийг хотоос гаргах хэрэгтэй. Энэ 20 жил яригдчих шүү дээ. Энэ тэгэхээр энэ арьс ширний цогцлбор үйлдвэр барих одоо техник эдийн засгийн үндэслэл бэлэн болцсон байж байгаа. За энийг бол хөрөнгө оруулалтын шийдтсэн байж байгаа. Испаниуд бол энэ тээзүүг нь хийгээд бас хөрөнгө оруулалт хийхэд бол бэлэн байж байгаа. Ягаад Испани улсыг бид нэр сонгосон бэ гэхээр Испани бол одоо Zara ч гэдэг юм уу, Mango ч гэдэг юм уу маш олон тийм фэшн юу ихтэй. Тэгээд одоо хэдэн зуун сая арьсаар бол дэлхийн одоо фэшн тийм ээ дунд хэмжээний тэр фэшн юунуудыг хийж идэг. Тэр компаниуд нь бол Монголоос арьсан эдлэл авах. Одоо арьс боловсруулсан арьс авах хүсэлтэд илэрхийлээд хамтарч энэ үйлдвэр энэ юмыг одоо оролцоход бол бэлэн байна гэдгийг илэрхийлсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар имэйлтэд бол энийг гаргая гэж ярьжсэн тийм ээ. Тэгээ имэйлт байх юм уу, дархан байх юм уу? Бас л нөгөө газрынхаа асуудлыг шийдвэрлээд нэгэнд хөрөнгө оруулагчаа шийдтсэн. Одоо үйлдвэрийн тээзүү бэлэн байж байгаа нөхцөлд бол энэ арьс ширнийхаа цогцлборыг яаралтай байгуулах хэрэгтэй. Өнөөдрийн арьс ширний технологи гэдэг бол маш өндөр болсон. Тэрнээс гарч байгаа усыг зүгээр ууж болно. Ийм хэмжээний нарийн технологитой болцсон тэр арьс ширний цогцлбор үйлдвэрийг бид нэр барих цагт болцсон. Яагаад гэхээр Монгол улс жилдээ 10 сая арьс гаргаж байгаа байхгүй. Зүгээр л түүхийгээр нь химийн хоронд угаагаал хятад руу гаргаад байгаа. Яагаад хятад энд угаалгаад байгаа вэ гэхээр анхан шатны боловсруулалт хийгээгүй арьсыг ямар ч улс орон авдаггүй. Тэгэхээр хор нь бол тухайн нутагтаа л үлдчихэж байгаа байхгүй. Тэр хорыг л бид нар өндөр туулгал руугаа цутгасаар сууж байгаа байхгүй. Гэтэл бид нар энийг шийдвэрлэх бүх юмд бэлэн болгоцсон байж байгаа. Одоо засгийн газартайгаа хамтраад энийг хурдан явуулъя. Яриалээдэг тийм ээ. Одоо энийг явуулъя. Шуурхайлахад одоо юу садуулдаг юм л да тий. Оюутлогоо 5-7 энэ идэж уух юм дээр л энэ их хурл чинь дүүрх юм байна шүү дээ. Эсвэл нэг сайд болоход засгийн газар солигдоход бол битүү болох юм. Тэгээд бараг хитгэл хүн сууж их юм. Сонгон найрхан дүүргийн иргэн Баттөмөр асуусан байна. Улс их орныхоо баялагийг гадаад гаргаад дууслаа. Их орноо сүрүүлж байгаа хүмүүст арга хэмжээ авъя. Яриад байх ямар учиртай юм бэ? Их орноо яаж аврах вэ? Ямар арга хэмжээ авах вэ гişүнэ гэж одоо асуусан байна. Тийм. Тэгэхээр үнэхээр яг энэ бидний бид дүүрч тийм ээ бидний үр хүүхдийн одоо идэх ёстой тэр хөрөнгө бол 5 толгой шүү дээ. Тийм учраас л тэрийг Монголдо яаж үлдээх үү? Яаж одоо бүгдийг тавиад туучахгүй юмсан гэдэг одоо тэр сэтгэл байгаа учраас би жишээлбэл энэ ажлын хэсгийг ахалж байгаа л гэж бодож байгаа. Ер нь за ийм сэтгэлгүй хүмүүс байна. 76 гишүүн болвол зөвхөн өөрсдийнхөө төлөө байна ч гэдэг юм уу. Энэ асуудлыг шийдэх ёстой хүмүүс нь бол манай сонгогчдод өөрөө шүү дээ. Тийм учраас 2016 онд сонголтоо л өөрсдөө зөв хийх ёстой л байна. Өөрсдөө таньж хийх хэрэгтэй. Тий.
нөгөө борооны ойноос цуг нөмрүүлэх шиг байна. Хаан улс дүүргээс уугнаа ирсэн байна. Эрдэнэс 5-7 компанид ажилладаг оператор компаниудын ажлыг өнөөдөр шууд зогсоолоо. Энэ нь юу болж байна вэ? Тэнд ажилладаг иргэдийн ажилгүй болж байна гэсэн үг ээ гэд энтэй уялдсан нөгөө 5-7 зогсолтой холбоотой одоо дэд үтсийнх нь ажлыг хийдэг компаниудаас ийм санал орж ирж байгаа шүү. Эрдэнэс саун толгой компани дээр бол Монгол операторууд ажилладаг. Нилээн одоо хямд үнээр бол нүүрсийг нь олборлож өгдөг юм байлаа. Эрдэнэс саун толгой анх байгуулагдсныхаа дараа бол Австралийн Макмахон гэдэг компаниар олборлолтоо хийлгэжсэн. Нилээн өндөр үнэтэй. Тэр бол бас л нэг тодорхой лобби явсан л байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь бол нүүрсийн унаад ирэнгуут гаргаж байгаа өртг нь бол тэрнээсээ өндөр үнэтэй гараад байгаа байхгүй юу. Гэтэл Монголын олборлагч компани, оператор компаниар гэрээ байгуулад тэр Макмахонаас одоо 2 дахин хямд үнээр монголчууд өөрсдөө олборлож чадж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бол өнөөдөр 3-4 мянган ажилчидтай монгол компаниуд бол ажиллаж байгаа. Ажлаа маш сайн хийж байгаа. За Эрдэнэс таван толгой нүүрсийг одоо гадагшаа гаргах тэр гэрээг бол цуцлуулсан гэсэн мэдээлэл биднэрт бас ирээд байгаа. Тийм учраас энэ засгийн газар энэ 5 толгойн гэрээг ялангуяа их сайхан сайттай бол холбоотой болов гэж би харж байгаа. Энэ 5 толгойн гэрээг яг энэ хэлбэрээр нь явуулахын тулд өнөөдөр Эрдэнэс 5 толгойн энэ бүх үйл ажиллагааг бол зогсоосон болов гэж бас хардж байгаа. Тэгээ манай ажлын хэсгээс бас Эрдэнэс 5 толгойн үйл ажиллагаатай очиж танилцсан гэсэн бодолтой байна. За Баянгол дүүргийн давааны юм юмсан байна. 5 толгойгоо явуулах нь зөвөө. Сонгуулийн дараа өөрсдөө идэг гэж байгаа. Ингээд ард түмэн бол явуулах талд байна. Гэхдээ ард түмний талд нэг ашигтайгаар гэсэн юу хэлж байна. 5 толгойн ажлын хэсэг бол 5 толгойн зогсоох тухайн асуудал биш ээ. Энийг бол зөв аргаар нь явуулъя л гэж байгаа. Ихэнх нь Монголдо үлдэж бидний нөгөө гар дээр байгаа 1072 хувьцаа амьлаад бид нар чинь бас ирээдүйдээ бидний үр хүүхдийн үед эзэмшиж байгаа хувьцаандаа жил болгоно ногдол ашиг авчдаг тийм хэмжээнд нь л бид нэр ашиглуулахын төлөө бол ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. За гişүүн зөв ярьж байна гэд сонгон найрхан дүүрэг 13 дугаар хооны иргэн сандаг уг гэрээнд буруу байгаа юм биш үү? Ард иргэдээ ботсон гэрээ шинээр хийвэл яасан? Цоошнэр гэрээнийхээ энэ юу төслийг шинээр хийвэл яасан бэ гэсэн асуулт байна. Баянзүрх дүүргийн иргэн Пүрүсрэн гэдэг хүн бол 2016 оны сонгуулийг хүлээвэл Монгол улсад юм үлдэхгүй нэ. Тиймээс засгийн газрыг байгуулах таны бодол юу вэ? Буулгах талаар гинэ. Буулгах талаар гэсэн мэ тий. Засгийн газрыг одоо буулгах талаараа юм хариуцлагагүй ажиллаж байна л гэсэн. За уг гэрээ болвол буруу байна гэдгийг би сая эхнээс нь ахуулаад байнга л ярьлаа л да. Ер нь миний одоо хувийн бодол бол энэ гэрээг шинээр байгуулах ёстой л гэж үзэж байгаа. Энэ гэрээг шинээр байгуулахдаа төмөр замаа Монгол улс 51% нь эзэмших ёстой. За олборлолтын үйл ажиллагаан дээр Эрдэнэс 5 толгой компани бас өөрөө тодорхой хувь эзэмшээд орох ёстой. За зөвхөн Орос Монгол Хятад Монгол хоёр гэлтгүүгээр за Япон Солонгос ч гэдэг юм а тийм ээ 3 дахь хөршийнхаа бодлогыг бариад 3 дахь хөрш рүүгээ явах тэр боломжийг бүрдүүлээд бас нэг 3 дахь улсын түншиг бол оруулах хэрэгтэй байх. Яг тэгэхээр 2010 онд 6 компани шалгараад тэндээсээ 2-ыг шалгаруулаад ч штэ. Тэнд бол Японы компани, Америкийн компани бүгд бол энэ 5 толгойн одоо консорциумд орох хүсэлтэд илэрхийлсэн боловч бид бол тэднийг шууд авахгүй гэдэг өөрсдөө ингээд түлхсэн. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчд бол бэлэн байгаа. Тийм учраас энд бол энэ том орд дээр 6.5 тэрбум тонн нүүрстэй энэ том орд дээр Хятад, Монгол, Япон, Солонгос гэд бүгд тодорхой хэмжээгээр оролцох бүрэн боломжтой. Дээрэс нь Монгол улсын төрийн өмчит компани, хувийн өмчит энержи ресурс бүгдээрээ хамтраад оролцох бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр та бол одоо сүүлийн үед 5 толгойн тойрсон асуудал дээр бол мэдээж эмэгтэй гишүүний хувьд ихвчлэн эмэгтэй гишүүд бол гэр бүл хүүхэд гэсэн сэдв өгдөг штеп. Танд болохоор уул уурхайг ирчүүдээр нөө даалгаад яагаад өгч үү? Энэ тий энийг ажилуулад бас ихтгэл хүлээлгээд хоёрдугаар энэ архины тухай хуулийг бас өргөн барьж исэн. Энэ ерөөсө гал асааж явдаг гэдэг үздэгдлээс сэтгүүлч миний хувьд яагаад гэвэл ер нь эрсдэл гэдэг бол улс төрчийн хийдэг ажил. Зөвхөн томоотой хүмүүс таалагдаад ингээд суух, амиа ичээгээ сууж байгаа гишүүд олон байдаг. Тэднэрт бол ямар нэгэн сөрөг юм уу хар сайн талын юмнууд бол ажиггүй сууж идэг. Тэгэхээр тань дээр болох нэг давуу юунууд орж идэг. Дандаа тийм хэцүү олон аль болохоор хөрөнгөтэй холбоотой, эрх ашигтай холбоотой олон хүмүүсийн юг хөндсөн тийм асуудлууд руу ордог л доо. Архины тухай хуулийн чинь одоо хувь заа юу болж байна? Архины тухай хууль. Тэгээ тамхины тухай гэж хэлсэн. Одоо архитай холбоотой Монгол даяар сум багаар архиуж байна.
залуучууд орой бол архинд очирлж 12 цагаас би өөр ингээд орой нэг сүү хайгаад явахгүй хүмүүдад тэгээд хайсаж ингээд залуучууд дандаа сайхан залуучууд битүү очирлж байна. Зөвхөн архинд. Үнэхээр харамсалтай байна. Архины хяналтын тухай хуулийг хүсэн хүлээдэг бүлэг байдаг. Энэ бол нэгдүгээр эмэгтэйчүүд байдгийг. Яах аргагүй эмэгтэйчүүдийн уран дээр бол архины хороо хөнөөл бол өөртөө уухгүй мөртлөө хаваарын хүмүүсээс бол байнга ирж идэг. Дээрэс нь манай ахмадууд байдаг. Ягаад гэвэл одоо за худлаа ярьсан хүнд бол айл болгонд нэг архичин байна да. Ер нь бол. Тий. Яадаг вэ гэхээр ажил хийдгүү. Нэгэнд архинд орцсон архиудаг хүн бол ажил хийх хүсдэггүй. А дээрэс нь хинээс мөнгө авдаг гэвэл нөгөө хөгшчүүлийнхаа тэтгэврийн мөнгнөөс зулгаадаг, орой нэр жагсан тавьдаг. Сүүлийн үед бол ялангуяа ахмадын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл бол маш их болж байгаа шүү дээ. Энэ бол бас л архитай холбоотой. Энэ утгаар бол маш их хүсэн үлээдэг. Надаас бол үнэхээр энэ хуйлаа л батлуулаад өгөөрэй гэж бол уулзалт болгон дээр маш их хүсдэг. Би бол эрүүл мэндийн салбарт өөрөө ажилласан хүний хувьд бол архи тамхи хоёрын хор хөнөөл монголчуудад ямар их хор хөнөөлтэй байгааг бол байн харддаг л да. Яг тэр өнөөдөр Монгол эрчүүдийн дундаж наслалт 65. Африкийн эрчүүдийн наслалттай л адилхан байгаа байхгүй юу? Энэ юутай холбоотой гэхээр ерөөсөө л архи тамхи хоёртой холбоотой, 100% холбоотой. Тэгээд зөвхөн хүмүүсээ эрүүл сайхан амьдруулах гэдгийн төлөө л энэ хуйлууд явдаг те. Гэтэл энэний цаана дандаа маш том мөнгө байдаг. Үнэхээр одоо намайг энэ архины хуулийг дээр ажиллаад өргөн бариад явж байхад зарим гишүүдийн зүгээс ч гэсэн хэлжсэн. Наа чи үеийн үед л энэ хуулийг барьж авсан хүн болвол дараа нь нэг лоббинд орол тэгэл хайдсан юм дөө гэдэг асуудал бол иржсэн л та. Тэгээ үнэхээр явдггүй юм байлээ. Энийг одоо улсын хурал дээр бол одоо гишүүдийн дотор бол энийг дэмжиж байгаа гишүүд бол маш цөөхөн. Яагаад юм бэ гэдгийг бол үнэхээр тэднэрт бол одоо архи асуудалгүй гэж боддог гэж би бол бодохгүй байгаа юм. Яагаад гэхээр цонгогчтой уулзж байгаа тэр хүмүүс сонгогчтой уулзаад ирэхдээ л үгүй тэр архины хуулийн чинь л нэхэд ах юм гэж хэлдэг бүгдээр. Тэгсэн мөртлөө хинч тэрэн дээр дуурдггүй. Тэгэхээр зэрэг тэр том бас л нөгөө уул уурхайтайгаа адилхан маш том мөнгөний асуудал явдаг. Архи гэдэг бол ерөөсөө одоо архи тамхи хоёрын онцгой татвар өнөөдөр төсөвт 300 тэрбум төгрөг оруулж ирж штэ. Тэр зөвхөн татвар нь тийм байхад цаатлын борлуулалт нь их найд даваа явцсан байгаа байхгүй. Тийм их хэмжээний хорыг бид нэр өөрсдөө хэрэгжилж байгаа байхгүй. Зүгээр улсын төсөвт 300 тэрбум төгрөг бий болгохын тулд бид нар тэр их хорыг хэрэглээд байх нь зөв юм уу үгүй юм уу гэдгийг бол бодох хэрэгтэй байхгүй. Тэгээд миний хуулийг бол татуулсан хүчээр тэгэхээр би намар бол хуулиа дахин өргөн барья гэж бодож байгаа. За энэ хуультай холбоотойгоор бол одоо 8 нэрийн барааны дэлгүүрүүдийн эрх ашиг хөндөгддөг тийм ээ. Тэр тухайн импортлогчдын эрх ашиг хөнддөг. Бүхэл юмны одоо нэг ашигтай хувилбарууд нь хөндөгдөд байгаа учраас бол маш их хүчтэй тийм одоо эсэргүүцэл бол байнга л ирдгэлдээ. Яагаад миний эсрэг тэгж их хар PR явдаг вэ гэхээр энэ би өөрөө өөртөө дайсан бий болгож явдаг. Энэ бол тамхины үйлдвэрлэгч импортлогчд байдаг. Архины худалдаачид үйлдвэрлэгчд байдаг. Тэгээд одоо араас нь ингээд бас уул уурхаа орж ирэх юм шиг байна л да. Тэр чинь энэ дандаа олон нийтийн талд олон нийтийн өмнөөс явж штэ. Би бодохдоо л энэ бол хүмүүсийн сайн сайхны төлөө гэж бодож байгаа. Тэгээ энэ бол ямар нэг байдлаар хэзээ нэгэн цагт биелгэл юунууд тухайлбал архины тухай хуулийг ингээд яхад ямар саад гарч байгаа. Одоо жишээ нь ингээд датлаа штэ хуулаа татлаа. Тэгэхээр аль зүгээс гардаг юм? Гişүүдээс гардаг юм уу? Засгаас гардаг юм уу? Яг засгийн газар бол хизээч энэ хуулийг өргөн барьдаггүй. Харин ч одоо татварыг нь буулгах хуулийг өргөн бариад олонхороо батлан явцсан шүү дээ. 60 тэрбум төгрөгийг оны эхэнд бол архи тамхины татвараас онцгой татвараас буулгаж өгсөн. Тэр хүмүүс шууд бэлгэлж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс 60 тэрбум төгрөгөөр архи тамхиныхаа үнийг буулгах болов үгүй шүү дээ. Шууд л аваад ашиг болгоод кармалчж байгаа байхгүй юу? Тэгэхээр би чуулганы хуралдаан дээр хэлжсэн 60 тэрбум төгрөгөөр татвар буулгаж байгаа юм чинь сангийн сайдаа танд нэг 6 тэрбум төгрөгийн хахуул өгч байгаа байлгүй дээ. Тийм ээ. Тийм учраас таныг бол авилгахтаа тэмцэх газар өгч энэ дээр шалгуулна гэж хэлсэн л дээ. Гэхдээ өгч чадаагүй л байна л та. Үедээ хэн байлаа? Сангийн сайд. Ж Эрдэнэ нутцад шинэ улаан сайдын үед бол энэ хууль өргөн баригдаад Ж Эрдэнэ нутц сайдын үед бол батлагдсан хууль юм байна тий. Тэгэхээр иймэрхүү байдалтайгаар дандаа одоо тэр хуулиа зөөлрүүлэх тийм ээ. Тийм л заалтууд нь батлагддаг. Архины хууль 2003 онд архин цогцлогтой тэмцэх хууль батлагдсан. 2009 онд нэг өөрчлөлт орсон. Юу вэ гэхээр телевизээр шөнийн 10 цагаас хойш шар ариг рекламдаж болно гэдэг тийм л нэмэлт өөрчлөлт орсон байхгүй юу. Шөнө дунд яадгүй
одоо бүр уух юмсан гэж бодтол шар айргны реклам явж байгаа. штэ Тий, тэрийг хүүхдүүд үзэхгүй байж чадахгүй залуучууд үзэж байгаа. Тэдэнд бол уух сэдлийг бол төрүүлж байгаа тий. Тэгэхээр энэ бол буруу залт орж ирж байна л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр дахиад архитектон секторт тэмцэх тухай хуулийн өөрчлөлт орж ирсэн. Маргааш дахиад чуулганаар орж ирнэ. Энэ юу вэ гэвэл нөгөө шөнийн 12 цагт хаадаг бар рестораныг үүрээр 4 цаг хүртэл ажилладаг болгоё гэдэг хуулийн залт орж ирчээд дөрвөлжив сайд өргөн бариа явж байгаа. Дандаа ийм одоо хойшоо ухарсан ийм залтууд лоббигоор орж ирдэг. Тэр нь манай гишүүд бүгдийн дэмжил явуулчихдаг. Одоо маргаашийн чуулганаар бол тэр залт бас л батлагдах. Тэрний эсрэг одоо эсэргүүцэж дуурч байгаа ганцхан гишүүн байгаа нь би л байгаа. Тэгэхээр би ганцаараа уучраас үнэхээр энийг дийлэхгүй байна. Тэгээд дээр нь одоо энэ хэвлэл мэдээллийн пиарын юу бол айгүй эсрэг өөрөө чинь одоо эсрэг их босч явдаг. Яг гэвэл ийм эрсдэлтэй дандаа тэр олигархуудыг хөндсөн асуудлыг айгүй тийм цаад өнцгөөс нь гаргаж ирсэн болохоор нэлээх бартаатай байдаг юм шиг харагддаг л да. Тэгэхээр энийг бас иргэд манай үзэгч ч гэсэн бас гишүүнийхээ энэ одоо олонний төлөө гэсэн энэ олон сайхан хуулиудыг бас дэмжиж мэдээж сонгон найрхан дүүрэгт бол таавар нэлээ идэвхтэй ажилтдаг юм байлээ. Тухайн дүүрэгт одоо жишээ нь ингээд цэцэрлэг сургууль байхгүй гэдэг дээр дандаа асуудлыг босгож ирдэг 9 сард өгч чинь. Одоо ингээд юугаа бохироо яриад байж 9 сард одоо бид нар цэцэрлэг олдохгүй юу олдохгүй болчихно. Тэгэл тулгаал нэг бөөн сенсац бол 10 хоног тийм дэрвэж байгаа тэгэл мартдаг. Цэцэрлэгийн үдээр явж оочрол зогсдог баахан хараал хийдэг тэгэл мартчихна. Тэгэхээр энийг яаж ингээд төлөвлөгөөтэй бусад орнууд шиг их сайхан дистралтай бид нар явах вэ гэхээр манай энэ улс төрийн систем энэ намын систем эдгээр ерөөсө болохгүй байна. Энийг одоо яаж сайжруулах вэ? Бүх шатанда, сумда, багада бүгдээ идэж байна. Ерөөсө цөмөрөө одоо авилгал авч идэж байна. Тэгэхээр нөгөө иргэдэд хүрэх мөнгө маань үнэхээр замдаа алга болж байна. Одоо ингээд цэвэрлэх байгууламжийн мөнгө бол олдуулаад шүү дээ. Нэг сайдад 6 тэрбум очиж шүү дээ. Архины энэ нэмэлт юун татвараас чөлөөлөгдсөний төлөө. Тэгэхээр зүгээр энэ магадлал шүү дээ. Тэгтэл яг ийм нэг шудраг бус байдалд чинь иргэд бүр ингээд цөхрөөд байгаа байхгүй юу? Үнэ. Би өөрөө урд нь 20 гаруй жил бас бизнесийн байгууллагад ажиллаж исэн. Үнэхээр одоо хүний гар цайлахгүйгээр авилга хийх хөхгүйгээр Монгол угаасаа л нэг ч ажил бүтдэггүй. Тэр системийг өнөөдөр бид нар бас юу яж чадахгүй л байна. Дараачийн нам одоо манай намынхан одоо төр барьж байгаа аль чатанда төр барьж байгаа ч гэсэн нөгөө л 5 төгрөгийн хагуул нэхэд ажил гацаадаг хэвэндэл байж байгаа байхгүй юу. Тэгээ энээс л бид нэр үнэхээр гарах хэрэгтэй байна. Энийг одоо тэр системийг л хайж олон доо тэгээд олон энэний төлөө тэмцдэг л олон гишүүнтэй л болох хэрэгтэй байх. Тэгээд бас засаг дээрч гэсэн энэ асуудлаа гаргаж ирж энэ авилга хээл хахуул гэдэг юмнаас салахгүйгээр ер нь хөгжил цаашаа явахд хэцүү. Тэгэхээр яг Монгол орн хамгийн хэцүү болох үедээ юу авардаг ингээд эмэгтэйчүүд авардаг гэж сударт байна уу? Тий яг хэцүү цаг болоод ирэхэд эмэгтэйчүүд маань энийг ойлгож хамгийн хатуу бэрхийг бол давж туулдаг. Одоо шудраг байж чаддаг эмэгтэйчүүд. Тэгэхээр нөгөө Монголд одоо номер 1 бумаа гэдэг шиг одоо Монголд эмэгтэйчүүдэд төлөөлөл та нар л байна шүү дээ их хурлд. Тэгэхээр энэ дээр ингээд эрчүүдийг одоо энэ болохаа юмнуудын одоо дарсан энэ шийдвэртэй нэг сайхан юм нэгдэл юм гişүүдийн одоо бүлэг байдаг юм мэдэхгүй байна. Ийм санаачлаа чи тэгвэл иргэд одоо сэтгүүлчид иргэд маань бүгд л дэмжин та нарыг яг тэгвэл одоо бид нар гаднаас хичнээн яриад бичээд одоо энэ маань нэвтрэхгүй энэ төрийн ордны энэ хатуу хааныг тэнд оронгуудаа бүх одоо 8 бодлоо тэнд явагдаж байна. Тэрийг бол иргэд ойлгодог болсон байна. Тийм ч учраас энэ 5 толгой ингээд тоормол зогссон маань бас нэг талын одоо Монголын ард түмний бас юу шиг буюунд бас хэрэгтэй баха гэж бодоод ингээд найруулагч маань одоо нэвтрүүлгийн жаргах цаг болжээ гэд ингээд бидний асуугаагүй бас та төгсгөлдөө үзэгчтэй хандаад энэ одоо өнөөдөр 5 толгойтой холбоотой асуудлаар ярилцлаа. Бас хэлээгүй яриаггүй биний асуугаагүй зүйл байвал та төгсгөлдөө хэлж өгнө үү? Яг эдийн засгийн хямрал бол нэлээд гүнзгий явж ийн л та. Ялангуяа манай сонгон хайрхан дүүрэг дээр бол маш их мэдрэгддэг л дээ. Үнэхээр одоо 600 төгрөгийн жижиглэн гэдэг махаар хоолой залгуулдаг иргэд бол маш их байдаг л та. Тэр мах нь өнөөдөр 1000 төгрөг болцсон байж байгаа жишээд тий. За тэгээд тэтгэврийн доод хэмжээ гэдэг бол үнэхээр манай ахмадуудыг бас туйлдуулж байна л та. Өнөөдөр 230 мянган төгрөгийн тэтгэвэр тэрийг ядаж нэг 300 мянган төгрөг болгочих юмсан гэж би бол засгийн газарт байнга л хэлж шахалт үзүүлж байдаг л та. Тэгээд гих мэтлэнгээр яг энэ эдийн засгийн хямралыг даван туулахад хамгийн энэ халамж юм шаардлагатай байгаа тэр хэсэг рүүгээ бас тодорхой мөнгнүүдээ бид нэр сайхан чухлаа. Тийм учраас энэ чиглэлээр бол манай эмэгтэйчүүд
найдын бүлэг бол бас байнга л дуурч ажиллаж байгаа. Бид үнэхээр цөөдөд байгаа л болохоос ш бид бол бүлэг байгуулад маш олон хуулийн төслүүдээр ажиллаад батлуулаад ингээд явж байгаа л да. Тэгээд эдийн засаг ямар ч байсан одоо сэргэх тал руугаа гайгүй болж эхэлж байгаа шиг байна. Үлдсэн хугацаанд бол энэ бүх хүмүүсийг л ажилтаа байлгах. Ажилтаа л байх юм бол ер нь ихэнх асуудал бол шийдэгдэх байх гэж харагддаг. Тийм учраас ажилтаа байлгах тэр том төслүүдэд хөдөлгөхөд л одоо бүх хүчээ шавхаж ажиллах ёстой гэж бол бид өөрсдөө харж байгаа. Тэгээд тийм учраас бас нэг ихтгэл найдвараа битгий алдараа л гэж хэлмээр байна да. За тэгэхээр 12 онд амс ардс намын хүн шиг амьдруулъя, улс шиг хөгжүүлэх гэсэн энэ мөрийн хөтөлбөр бас хэрэгжүүлэхэд нь бол бас амжилт төсөй. Бас ихтгэл найдвар талаар болоог нь хүмүүс дандаа амны билгээр явж идэг. Тэгэхээр өнөөдрийн Зөв Монгол шууд нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг орлоо. Танд хүрэлцэн ирж сонирхолтой нээлттэй ярилцсанд баярлалаа. Сонирхсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.